За сайн байцгаана уу? Статистикийн R програмын цуврал хичээлийнхаа энэ удаагийн хэсгээр зургийн мета мэдээлэлтэй хэрхэн ажиллах талаар авч үзье. За тэгээ бидний хувьд зургийн мета мэдээлэлтэй ажиллаж болох хэд хэдэн пакэж үүдгээс энэхүү пакэжийг авч ашиглая. За эхлээд энэ пакэжээс суулгая. За суулгах тушаал өглөө. За суугаад дуусчлаа, амжилттай суулаа. За одоо цаашаа бидэнд мета мэдээллийг нь авч ашиглах зургийн файлууд шаардлагатай. За тэдгээр зургийн файлуудыг тодорхой хавцснаас дуудаж авч ашиглахын тулд dir функц ашиглаад ямар хавцанд ямар нэртэй байгаа вэ гэдэг мэдээллийг энэ dir функц ашиглаад гаргаж авъя. За эхлээд зургийнхаа файлуудын байрлаж байгаа замыг нь заач өгье. За нэг иймэрхүү нэртэй хавцанд хадгалаастай байгаа санаж байна. За ингээд ямар хавц дотроос зургийн файлууд хайх вэ гэдгээ зааж өгч байгаа. За тэгээд мөн хайлтгын хэвийг зааж өгье. Дандаа JPEG зургнууд байгаа. Дандаа фото зургнууд. За тэгэхээр өргөтгөлөө ингээд авчихъя. За өргөтгөлийн хувьд бол том жижиг үсэг хойлолцсон явж байгаа учраас кейсийг бол алгаснаа. Өөрөөр хэлбэл том жижиг тэмдэгтүүдийг бол ялгаагүй гэж үзнэ гэд явчихад. Тэгэхээр энэ тохиолдолд томор JPG гэд нэрлэгдсэн байж байгаа файлууд мөн бидний энэ хэвд бол тохирч харгалзна гэсэн үг. За тэгээд үүнээс гадна зургийн файлууд маань болохоор анх зураг хизээ дарсан онороо тус тустай хавцанд байрлаж байгаа. Тийм учраас recursive гэдгийг бол true гэж зааж өгье. За өгч байгаа командуудаа цэгцлээд харуулах юм бол ийм байгаа. За тэгээд үүнээс гадна за нөө хоёр зэгтээ энэ аргументыг бол true гэж өгчих шаардлагатай. За ингээд зургийн файлуудын нэр бол ийм байдлаар гаргаад авч болно. За гаргаж авсан зургийн файлуудынхаа нэр усыг image file names за ингээд хадгалчаа. dir функц ажиллаад файлуудын нэрсийг агуулсан вектор хэлбэртэй үр дүн буцаана. Түүнийг нь image file names гэдэг вектор ингэж оноож өгье. Тэгээд дараачийн функцтэй болохоор энэ вектор ашиглаад явъя. За түүнээс гадна энд бас нэг аргумент мартаж орхиж байна. Тэр нь болохоор full names гэдгийг true гэж авъя. Яагаад вэ гэхээр зургийн файлууд маань болохоор олон дид хавцнуудад хуваагдж байрлсан байж байгаа. Тэгэхээр буцаагаад нөгөө зургийн файлуудаа яг аль хавцанд ямар нэртэй байрлаж байгаа гэдэг мэдээлэл бүрэн гүйцэд авч байж түүнийг энэ пакэжийн харгалзах функц руу дамжуулах шаардлагатай болно. За тэгээд энд ашигласан dir функц. За тэгээд сүүлд тайлбарыг үлдээсэн нөө хоёр зэгтээ энэ аргумент зэргийн тайлбарыг бол та бүхэн статистикийн R хэлний номноос бол уншиж танилцж болно. За номны мэдээлэл бол энэхүү бичлэгийн cover хэсэг дээр бол харагдсан байж байгаа. За эхлээд одоо dir функц ажиллуулад тэгээд үр дүнг нь харъя. За ингээд нийтдээ 3842 ширхэг зураг ингэж орж иржээ. За ингээд бүтэн хавцсныхаа мэдээлэл тэгээ файлын нэр гэсэн бүтцтэй гэр ингэж орж ирсэн байж байна. За ашиглаж байгаа үйлдвэрлэлийн системүүд болохоор Linux тархацуудын нэгийг энэ дээр ашиглаж байгаа. Windows болон өөр үйлдвэрлэлийн системүүдийн хувьд бол энэ файлын зам бол арай өөр хэлбэртэй болно.
За гэсэн ч ажиллах зарчмын хувьд энд бичснээс бол төдийлөн ялгаа гарахгүй. За одоо цаашаага энэ бэлдэж авсан энэ зургийн файлуудынхаа одоо EXIF мэдээллийг нь одоо уншуулж үзье. Нөгөө суулгасан пакэж ашиглаад дандаа JPEG зургууд байгаа учраас мета мэдээлэл нь болохоор EXIF гэсэн ийм форматтай явж байгаа. За эхлээд бүгдээрээ энэ шинээр суулгасан пакэжийнхаа талаар жоохон хэлб аваад үзье. За гол унших функц маань болохоор энэ юм шиг байна. За тэгээд энэ шинэ ороод үзчихье та. За иймэрхүү маягаар ашиглах нь байна. За пакэжийнх нь мэдээлэл болохоор хаахнахны энэ биш байна да. За энэ дээр харин жинхэнэ функц нь энэ бол тоо read EXIF ийм функц ашиглах хэрэгтэй юм байна. За энэ мета мэдээлэл уншаад дата фрейм хэлбэрээр үр дүнгээ буцаах бололтой. За түүнийг энэ буцаах утга дээрс нүгдээр харчихъя. Тийм ээ үр дүн бол уншсан үр дүнг бол дата фрейм хэлбэртэйгээр буцаахны ашиглагтай болохоор яаж вэ? Иймэрхүү маягаар ингээд ашиглах юм байна. За тэгээд түүнээс гадна энд бас нэг чухал мэдээлэл чинь мета мэдээллийн олон янзын формат хэлбэр байдаг. За тэдгээрээс нэлээд олныг нь бол энэ пакэж маань бол уншиж чадах нэ. Тэгэхээр одоо зургийн аппарат зэргийн одоо марк төрлөөс шалтгаалаад мета мэдээлэл нь янз бүрийн хэлбэрээр байлаа гэхэд тэдгээрийг бол төвөггүй уншихаар болтой байна. За мөн тэгээд зүгээр ингээд зургийн аппарат ч гэлтгөө бусад одоо сансраас авсан янз бүрийн зураг энтер гэдэг ч юм уу тийм янз янзын зургийн мета мэдээллийг бол баг уншиж чадхаар бол энэ дээр нэлээд олон төрлийн мета мэдээллийн формат харагдаж байгаа шиг байна. За ингээд энэ функцээ ашиглаад сая read энэ функцээ ашиглаа гэсэн байсан. За замын хувьд болохоор тэртээ рүү хэдүүлээ бүх файлуудаа алидийн гаргаад бэлтчихсэн байж байгаа. За эхлээд хэдүүлээ туршиж ажиллавал энэ эхний нэг 10 зурган дээр ажиллуулад энэ функц ирэхэд ямар хэм маягаар ажиллаж байгаа вэ гэдгийг аваад үзчихье. За тэгээд гарч ирсэн үр дүнг нь болохоор имиж мета юугүй гэхлээр мета инфос гэдэг. За ингээд хадгаллаад авчи. За нэг 16 дээр бол яг удахгүй юм байна. За уншсан үр дүнгээ хевлээд үзсэн гэх юм бол нэг иймэрхүү үр дүнгууд байна. За ер нь ямар бүтцтэй мэдээлэл гаргаж ирээд байгаа юм бол гэдгийг нь түлээ хараад үзье. Objects гээд за үндсэн бүтц нь бол data frame гэсэн. За тэгээд тэр data frame доторх хувьсгчдын жагсаалтал гэсэн үг л дээ. За иймэрхүү яагаад дэшилч юм. За ийм мэдээлэлүүд байгаа л та. За эдгээр олон янзын мэдээлэлээс бүгдээрээ ерөөсөө юун дээр толгуурлаад авчи. Зураг анх дарсан тэр огноо мэдээлэл дээр нь date time original гэж харагдчихэв. Энэ дээр нь ерөөдөө толгуурлаад ажиллаад явчих. Өөрөөр хэлэх юм бол энд байж байгаа
3842 зураг хэдэн оны хэдэн сард дарагдчихвэ гэсэн энэ мэдээлэл төр ажиллаж явъя. За зөвхөн үүнийг шүүрдэж гаргая гэх юм бол энд текст гэд нэг юм аргумент энд харагдаад байна. Мэдээлэлээс чухам яг аль хэсгийг нь авч ашиглах вэ гэдгийг л зааж байгаа бололтой. Бус нь бол шал өөр төрлийн аргументууд байх шиг байна. За тэгэхээр текст гэд за ямар форматтай зааж өгнө нөө вектор байдлаар энэ төр гэдэг. Энэ дээр нэг олон юм байгаа тохиолдолд тэдгэрийг вектор болгоод хэд дээр заагаад өгч болох юм байна л да. За манай тохиолдолд вектор ч гэж өгсөн барагч ялгаа байхгүй юм байна. За тэгээд өгч байгаа тушаалаа гэж жоохон цэгцлээд ингээд харуулчих. За ингээд дахиад нэг ажиллуулад үзье. За одоо үр дүнгээ хэвлээд үзье. За нэг иймэрхүү юм хэвлэгдэж байна. За яг нөгөө цаг хугацааны мэдээлэл нь яг яаж гарч ирж байна гэдгийг харъя. За энэ зарим зургийн одоо хизээ дарсан бэ гэдэг мэдээлэл бас оочин цоочин байхгүй байгаа бол та энд орхигдсон утга байгаа гэдгийг бол энд илэрхийлж харуулж байна. NA гэдэг ар хэлний тогтмол байдаг. Орхигдсон утгыг илэрхийлдэг. За тэгээд бусад зургийн хувьд бол хизээ дарсан бэ гэдэг мэдээлэл бол иймэрхүү форматтай байх нэ. За энд жоохон сонин болохоор энэ он сар өдрийн хооронд энэ тусгаарлаж байгаа тэмдэгт 6 сар биш тодорхойлох цэгээр явж байгаа юм байна. Тэгэхээр энэ нөгөө цаашаа бид нар энэ текст мэдээллийг цаг хугацааны мэдээлэл болгож тодруулах юм бол state гэх мэтлэгийн функц ашиглаж хуургах шаардлагатай болно. За тэрэн дээр асуудал үүсгэр бол та. Тэгэхээр үүнийг бол бүгдээрээ зүгээр хасах тэмдэг буюу зураас хэлбэртэй болгож хуургах шаардлагатай. За тэгээд түүнээс гадна энэ хэд удаа илэрч байгаа энэ орхигдсон утгууд NA-гүүдийг бас зайлуулах шаардлагатай. За ийм юм зүйл ямар ч гэсэн хийх шаардлагатай байх нэ. За юу ч гэсэн гарч ирэх зүйлс маань ямархуу байдалтай байх вэ гэдгийг мэдээд авчлаа. За тэгэхээр нийт нөгөө 3842 зургийн хувьд энэ тушаалаа дахиад дуудаад ажиллуулчихъя. За нилээх зураг учраас жоох удаж магадгүй л ах. За тэр оронд бүгдээрээ дараагийн тушаал маань ямар байх вүлээ, юу хийх ёстой вүлээ гэдгийг хийгээд явчихъя. За хөө эхний ээлжинд болохоор юуг солих ёстой. Энэ тодорхойлох цэгүүдийг л одоо солих шаардлагатай да. За тэгэхээр энэ дээр бүгдээрээ gsub гэдэг ийм функц аваад ашиглажээ. За нэг тушаал ажиллаж байгаа учраас нөгөө автокомплит нас төдийл ажиллахгүй байх шиг. За паттерн за одоо гарч ирж байна. За тийм паттерн гэж ямар форматтай юу хайх ёстой вэ гэдгийг зааж өгсөн. За нөгөө тушаал маань дуусчих. За 3842 зургийг бол яах ихэн зураг бол мета мэдээллийг уншаад дуусгачлаа да. За ийм текстүүдийг юугаар солих вэ гэхээр хасах тэмдгээр солих шаардлагатай. За тэгээд юун доторх текстийг солих шаардлагатай вэ гэхлээр одоо нөгөө бидний энэ вектор маань байх хэвээр. За тэгээд үндсэн дээр ерөнхийдөө ингэчихэд болно доо. За эхний нэг нөгөө 16-ын дээр ажиллаад үзье. За тодорхойлох зэгүүдийг за хуурга тавьчих, replace. За үүний дараа энэ орхигдсон утга NA-гүүдийг зайлуулчих хэрэгтэй. Энэ дээр бол NA omit гэдэг юм функц ашигладаг. За ингэж ажиллуулад үзье.
За энэ юмтуудыг бол бүгдийг нь зайлуулад өгсөн харагдаж байна. За тэгээд үүнээс гадна бүгд төр одоо юу хийчлэх вэ гэхээр одоо цаг хугацааны нэг мэдээлэлж түүнийг estate гэдэг юм функцэд энийг ашиглаад хувиргах шаардлагатай. За ийм болсон. За тэгээд энэ гарч байгаа мэдээлэл болохоор image date гэдэг ингээд авчи. За ингээд зургийн файлуудын хэдэн оны хэдэн сарын хэдэнд дарагдсан бэ гэдэг юм мэдээлэлтэй болчлоо. За одоо цаашаага төлөө юу их вэ гэхээр за энэ тушаалын дээр байх хэрэгтэй гэж. За болохоор түр анх тавьсан зорилго маань болохоор зургууд маань хэдэн сарын хэдэнд хэдэн оны хэдэн сард дарагдчихвэ гэдгийг нь бол сонирхож үзэх гэж байгаа. Тэгэхээр энэ дээр он нэг талаас сар гэсэн юм хоёр хэсэгч оруулж ирээ. Тэгээд тэр хоёрын хамтын давтамж энэ төр ямар хөө байх нь уу гэдгийг нь crosstab ашиглаж харуулах. За тэгээд мөн heat map энэ төр гээд энэ диаграм ашиглаад харуулах гэх иймэрхүү зорилго тавьчих. Ингүүл ерөнхийдөө энэ цаг хугацааны тархалт нь бол иймэрхүү үзүүлэлтүүдээр бол сайтаа харагдчих واخа. За тэгэхээр бид нэр crosstab энэ ашиглахад бол table гэдэг юм функц ашигладаг. За тэр функцэд зохимжтой байдлаар энэ өгөгдлөө бэлдэж авъя. Тийм учраас бүгдээрээ одоо байгаа мэдээлэл data frame хэлбэр рүү шилжүүлээд явъя. За data frame дотор болохоор жилийг нь заасан нэг хэвсэгч. За тэгээд мөн сарыг нь заасан бас нэг хэвсэгч гэт ингээд тус нүүсгээд аваад явъя. За цаг хугацааны мэдээллийн хувьд болохоор эхний дөрөв орн маань болохоор юу яж байгаа? Он байж байгаа. Image date гэдгийн эхний дөрөв орн. Тэгэхээр эдгээрийг нь subster гэдэг юм функц ашиглаад ялгаад авчи. X нь тэр. За тэгээд хаанаас эхлэх вэ гэдэг дээр нэгээс R дээр бол индекс бол нэгээс эхэлдэг. За тэгээ нэгээс эхлэх дөрөвдөр зогсноо гэд. За ингээд ажиллуулахаар за ингээд дандаа зургийн манай оноод ингээд гараад ирнэ. За оноодыг одоо цаашаа явах ихлээр нэг он сар гээд тоо мэдээлэл учраас үнийг тоо болгоод хувиргачихъя. Percentage гэдэг. За тэгээд үүний дараа давтамж энтер ашиглах гэж байгаа. Давтамж энтер тооцож үзэх гэж байгаа гэдгээр нь үүнийг фактор төрөл рүү шилжүүлээд аваад явчих. За levels. За надад байгаа зурнууд чи ерөнхийдөө 1997 оноос эхлээд 2018 он хүртэл явж байгаа. Левелүүдийг ингэж цааш өгөөд за ингээд он гэдэг хөөсч маань ерөнхийдөө ингээд баг болж байгаа. За одоо сарыг нь ялгаж авъя. За сар бол 1-ээс 12. За сар чинь одоо 6-аас эхлээд 7 дээр дуусж байгаа харагдаж байгаа шиг байна. За тэгээ data frame функцийн хаалт дуусж байгаа гэт. За дахиад image date гэл.
удаагийн дараад оноогод явчих та. За юм болсон. За ингээд энэ дата фрейм хэвлээд утсан. За ингээд хэдэн сар дарсан зургийг гэдгийг ингээд салгаад ялгаад авчлаа. За энд болохоор нэг 16 байсан, 2 нөрхцөө утгатай байсан гээд 8 зураг үлдсэн хараг. 8 уу яв. За тийм ээ 8 зураг үлдсэн байгаа юм байна. За одоо нэг бүх зурган дээр энэ ажлаа хийчээ. За тэгэхээр бол энд нөгөө 1-10 гэж индексээр subset хийсэн байсныгаа арилгачаа. За ингээд бүх зургийн мэдээлэл маань ингээд ороод ирлээ. За одоо нэг дата фрейм бэлдсэн чи одоо давтамжаа аваад үзэж болно. Table гэдэг юм функц ашигладаг. За эндээс давтамжийн үснэгт гараад ирдэг. За cross tab гэж нэрлээд хатгалчих. Хамтын давтамжийн үснэгт. За хэвлээд үзвэл нэг иймэрхүү харагдаж байна. За 97 оны 6 сард нэг зураг байна. 98 оны 7 сард нэг зураг гээл. За тэг хамгийн сүүлд 18 оны 4 сард нэг 28 зураг байгаа юм байна гэд. За давтамжийн хувьд бол нэг иймэрхүү бахны тэдэн оны тэдэн сард хичнээн зураг дарж вэ гэдгийг ингээд тоогоор нь харж болж байна. За одоо энэ ирэлжсэн олон тоо бүгдээрээ диаграм ашиглаад харуулж байгаа. За матрix хэлбэртээ мэдээллийг бол heatmap гэдэг ийм диаграм ашиглаж харуулбал тохиромжтой байдаг. За x гэдэг дээр нөгөө давтамжийн мэдээллийг харуулж байгаа нөгөө cross tab өгчөн. За тэгээд row v гэдгийг нь за шаардлагынуудыг нь ерөөдөө байхгүй харагдуулахгүй байдлаар тохируулаад явчих. За тэгээд эдгээрээс ч нүүр за scale гэдэг энэ чухал параметр байж байгаа. Мөрөөр нь scale-тгэв, багнаар нь scale-тгэв, эсвэл нийтэд нь үү гэд хэллээд явчих. За өөр чинь одоо heatmap-ийнхаа өнгийг нь бас тохируулаад өгчвөл тохиромжтой. Өнгө гээд харагдахгүй байх шүү дээ. За call гэж байх хэвээр. Heatmap функцгаа энд хаачаа мартахаас өмнө. За өнгөн дээр энэ color за гараад ирэх хэвээр. За энэ функц яг хайтайхан тохиромжтой байдаг. За ерөөсөө 2 өнгөний хослолоор л цагаан, улаан гэж 2 өнгөний хослолоор л явчаа. Давтамж бага байвал цагаан, эсвэл улаан болж шилжчихээр ингэж тохируулаад явчих. За тэгээд энэ дээр бас өнгөө нийтдээ хэд хуваах вэ? Тэг ямар наривчлалтай авах вэ гэдгийг заагаад өгч. За нэг цагаанаас улааны оронд нэг 100 ширхэг өнгө аваад ашиглаад явчаа. За тэгээд үүнээс гадна маржин жоохон ихтэй дэтг энийг нь жоохон багасгах чинь. За 0 арай хитрэх бах. За 2 гэд ингээд авчаа. За ингээд тушаал өгöd үзье. За үр дүн гараад ирлээ. За нөгөө 97 98 онд байсан нэг зургууд бол баг анзаарахдаггүй шахам байж байна. За тэгээ сүүлийн үед одоо энэ 97 оны 8 сард бол их олон зураг дарсан болтой байна. Их чухал үйл явдал тохиолдсон сар бололтой. За тэгээ зарим сард за ерөнхийдөө энэ зураглаас бол хэдэн оны хэдэн сард хэдий хэмжээний хичнээн тооны зураг дарж вэ гэдэг тэр дүр зургийг өөрөөр хэлбэл энэ давтамжийн энэ тоо мэдээллийг бол энд ингээд өнгөөр гэж ялгаж харуулсан харагдаж байна. За ингээд зургийн мета мэдээлэлд бол иймэрхүү маягаар ажиллаж болох нэ.
XIF гэдэг пакэж авч ашиглалаа. Үүнээс өөр ч бас пакэжүүд байдаг. Гэтэ ерөөдөө Google дээр үзэхэд бол энэ пакэж бол нэлээ илүү одоо байр суурь эзэлсэн гарч ирж байсан. За тэгээд дэмжих одоо тэр мета мэдээллийн формат энтрээр бол бас нэлээд гайгүй харагдчихсан. За тийм учраас энэ пакэж дээр толгуурлаад зургийн мета мэдээлэлтэй хэрхэн ажиллах вэ гэдгийг нэг өөрийнхөө хэмжээнд байгаа зургийнхаа файлуудын хүрээнд ингэж жишээ болгож авч үзлээ. За ингээд та бүхэн цаашдаа мета мэдээллийн өөр бусад маш олон төрлийн мэдээлэл байсан. За тэдгээрээс шаардлагатай зүйлсээ аваад ингээд боловсруулад ажиллаж болох нэ. Энд дээр бол зөвхөн хизээ дарсан бэ гэдэг мэдээллийг л авч ашиглалаа. Өөр бусад бас нэлээд олон янзын мэдээлэл түрүүн бол гарч байсан. Түүнийг хэвлэж бас үзүүлж байсан. Тооломрын энэ дээр objects гэж байгаа хэвлэж түрүүн үзүүлж байсан. За ингээд өнөөдрийнхөө R програмын эд хичээлээ ингээд дуусгая.